Улаанбаатар хотын 800 иргэний дунд санамсаргүй төврийн аргаар явуулсан судалгаагаар ерөнхий сайд Хүрэлцөх болон ерөнхийлөгч Баттулга нарын рейтинг өнгөрсөн 1 сартаа харьцуулахад өссөн дүнтэй гарчээ. Тэдний рейтинг ингэж өсөхөд коронавирусын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нөлөөлсөн байна. МЭК судалгааны байгууллагаас Улаанбаатар хотын иргэдийн дунд явуулсан улс төрчдийн рейтингийн судалгааны дүнг танилцууллаа. За энэхүү судалгааны дүн хэрхэн гарсан талаар үзэгч та бүхэндээ бас танилцуулъя. За нийт тэргуунд бол Монгол Улсын ерөнхийлөгчийн рейтинг өнгөрсөн 1 сартаа харьцуулахад үндсэндээ 1.4 пунктээр өссөн ийм үзүүлэлттэй байна. За ерөнхийлөгчийн рейтинг ингэж өсөхөд бол мэдээж энэ коронавирусын нөхцөл байдалтай байгаа үед бүгд найрамдах хятад ард улсад айлчилж 300 мянган хонь бэлгэлнэ гэдэг энэ шийдвэрийг гаргаад эх орондоо ирсэн. За тэгвэл энэ айлчлал нь түүний рейтингийг ингэж 3 сард өсгöd болвол нөлөөлсөн гэсэн ийм дүн мэдээлэл бол байна. За дараагийнх нь бол Монгол Улсын ерөнхий сайдын үнэлгээ байгаа. Өнгөрсөн 3 сарын хувьд бол Монгол Улсын ерөнхий сайд Хүрэлцэхийн хувийн рейтинг бол 1.2 пунктээр бол өсөж 7.7-д хүрсэн байна. За энэ бол үндсэндээ 2014 оноос хойш МЭК судалгааны байгууллагын судалгааны хамгийн өндөр ийм дүн үзүүлэлт юм байна. За нийтдээ улс төрчдийг бол 10-аас 1-ээс 10 гэсэн ийм үнэлгээгээр үнэлээд за энэ дээр бол иргэд яг хэдэн энэ улс төрчдийн хувийн рейтинг дээр санал өгч за хэдэн хувьтай дэмжиж байгаа гэдэг ийм хувь процент гарч байна гэдэг дээр бол судалгааны дүнг гаргаж байна. За тэгвэл яг энэ 7.7%-аар болж өсгöd вирусын энэ дархалтыг хязгаарлаж байгаа арга хэмжээ өөрөөр хэлбэл засгийн газрын зүгээс энэ коронавирусын дархалтай холбоотойгоор эдийн засгийг дэмжих чиглэлээр гаргаж байгаа энэ шийдвэрүүд нь Хүрэлцэх гэдэг хүний хувийн рейтингийг ингэж өсгöd нөлөөлсөн байна гэдгийг МЭК судалгааны байгууллагаас онцолж байна. За энэ ч нэг онцолж хэлэх бол ерөнхий сайд Хүрэлцэхийн хувийн рейтинг бол түүхэнд байгаагүй. Бидний 14 оноос хойш энэ судалгааг тогтмол хийх үед бол байгаагүй төвшөнд өндөр рекорд тогтоосон. 7.7-10-аас. Энэ дээр гэхдээ нэг онцолж анхаарах зүйл байгаа. Энэ бол Хүрэлцэх гэдэг хувь улс төрчийн рейтинг. Энэ Монгол ардын намын рейтинг ингэж өсөж байгаа биш. Иргэд Хүрэлцэхийг болон Монгол ардын намыг бол хооронд нь ялгаж салгаж авч үзэж байна. Энийг анхаарах ёстой шүү. Дараагийн улс төрч бол нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Амар сайхан. За Амар сайхны рейтинг бол 2020 оны 1 сартаа харьцуулахад 1.2 пунктээр буурсан үзүүлэлттэй гарч байна. За өнгөрсөн 3 сарын байдлаар бол 800 иргэний дунд явуулсан судалгаагаар 4.1 гэсэн ийм үнэлгээг бол аваад байна. За мэдээж хотын даргын рейтинг өнгөрсөн 1 сартаа харьцуулахад ингэж буурсан шалтгаанууд бол бас тодорхой байна. Иргэдийн зүгээс яагаад энэ хүний рейтингийг ингэж бууруулж үнэлгээ өгсөн бэ гэдэг дээр МЭК судалгааны байгууллагын зүгээс гаргасан судалгааны дүн тайланд Улаанбаатар хотын энэ нийтийн зам тээврийг хөгжүүлэх санал төслүүд нь иргэдийн дэмжлэгийг бол үндсэндээ авч чаддаг. Өөрөөр хэлэх юм бол бас иргэдийн зүгээс тодорхой хэмжээнд шүүмжлэлт өртөөд байгаа Тэнгэрийн тойрог гэдэг нэртэй төсөл за дээрэс нь энэ дүүжин тээвэр гэх мэт энэ нийслэл хотын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чиглэсэн энэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон гэдэг энэ мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн засаг дарга Амар сайхны хувийн рейтинг ингэж унсан байна. Амар сайхны буурахад гол нөлөөлсөн хүчин зүйл нь бол энэ Улаанбаатар хотын нийтийн тээвэр болон замыг шийдэх янз бүрийн тэнгэрийн төслүүдийг санал болгосон. Энийг бол Улаанбаатарчууд хүлээж авахд хэцүү санаануудыг гаргаж ирсэн. Маш өндөр өртөгтэй тэр тэнгэрийн зам, дүүжин зам гих мэтийн. Энэ бол Улаанбаатарчууд ингэж хуурагдахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр энэний хариуцлага бол нийслэлийн засаг дарга дээр бол шууд бууж байгаа. За дараагийн судалгааны үр дүн бол Улаанбаатар хотын 800 иргэний дунд явуулсан судалгаагаар үйл ажиллагаа нь олон нийтэд таалагддаг ийм улс төрчдийн судалгааны дүн байна. За ер нь бол энэ судалгаанаас харахад хамгийн түрүүнд бол Монгол Улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга Хүрэлцэх бол улс төрийн үйл ажиллагаа нь олон нийтэд таалагддаг гэдгээрээ нэгт хэрэглэгдэж байна. За хоёрт нь бол Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, за гуравт нь засгийн газрын хэрэглэх газрын дарга Улсын хурлын гишүүн Оюун Эрдэнэ, за дөрөвт нь Улсын хурлын дарга Зандан Шатар, за тавдугаарт нь эрүүл мэндийн сайд Саран гэрэл бол орж ирсэн байна. За энэ Саран гэрэл сайдын хувьд бол мэдээж онцлогтой. Яг энэ үйл ажиллагаанд таалагддаг улс төрчдийн эхний 5 байранд түүний хувьд шинээр
орж ирсэн. За мэдээж одоо энэ үүсэт байгаа нөхцөл байдалтай уялдуулаад түүний рейтинг ингэж одоо эхний 5 руу орж ирэхэд бас тодорхой хэмжээнд нөлөө үзүүлсэн гэдгийг судалгааны дүнгээр бол бас харагдаж байгаа юм аа.